За ингээд тоглолт эхлэж байна үзэгчтэй эхний довтлогоог Бисралт Метал хогоос гүйцэтгэх болжээ. Доош намжуулсан мөнгөний эзэн дээрсээ Маргад 2 хамгаалагчийн эсрэг довтлогоо намжилтаа болсон. Энэ тоглолт эхний 2 ног Маргад ардаа өгсөн мөнгөг зөрөөд орсон хүнд байдлаас дундын зэн довтлогоо намжилтаа болсон. Багийн эхний 2 ног болсон. Тодорхой нийтлэг онооны самбар төдийл хөдлөхгүй байна те. Ааха. Хэмлийн хувьд бол ер нь хурдан тоглолт болж байна. Уган Баяр холын цаашид намжилттай. Зоогийн амтаж давж чадсан. Өөрөө шийдгийг илүүд үзсэн шийдэлт нь оновчтой болсон. Мөнх тулга 3 оноо багтаа авчирч байна. Багийн 5 дахь оноо. Боломжийг амжилттай үүсгэж чадсан шүү. Дамжуулт гоё ирсэн 3 онооны довтлогоо амжилттай. Дараас нь 3 онооны шийдэлтийг дамжуултууд амжилттай гарч ирсэн 3 онооны довтлогоо амжилттай болсон. Дараас нь холын цаа шийдэлтүүд энэ удаа ийм сайхан боломж олж байна. 2 хамгаалагч ирэх үед дамжуулсан их амар 3 онооны довтлогоо амжилттай болсон. Их амар. За Маргад Ислам ирсэн. Хамгаалал сайн болж байна. Эцсийн мөчөд доошоо гоё өгч чадсан. Зэдвс рүү 2 оноо амжилттай авч чадлаа. Бол оноо авчих боломжтойсэн алдчихлаа. Зөрөө Металаас 2 эсрэг гарч ирсэн. Инх Тэмүүлэнгийн довтлогын амжилттай нэмээд алдаа салгацсан. Он ороод гарлаа да. Маргад дээр бүгд ирсэн. Маргад нэг эсрэг нэг цагны нөгөө талаас довтлогоо амжилттай олж чадлаа. Маяг 49 оноо. За маш гоё үзүүштэй Славад явсан. Уган Баяр зүүн дайрч ороо задлаад өгсөн. 3 онооны довтлогоо амжилттай болсон. Цагаанбаатарын Санчер 3 оноог авлаа. Дахиад бомбог алдлуулсан мөнхчүүд рүү шордон довтлогоогоор солгон гараад төсөл амжилттай. За дарахын ер нь нэг хойлбруудаа туршиж үзээд та залуу таймчтаас нэг гаргаад ийм л тоглолт авсан. За буужигнуулаад явлаа да. Дамжуултыг эзэнд нь өгсөн 3 онооны довтлогоо амжилттай болсон. Их хүслэн 3 оноо багтаа авчирлаа. Дамжуултыг өгсөн инх хүслэн Пүрдөрч эсрэг 2 хамгаалагчийн голоор гараад ирсэн инх хүслэнгийн довтлогоо амжилттай. Пүрдөрч за ворондоо яваад доор сэдвсрэн татгуулсан энэ тоглолтод 10 дахь оноог авлаа. Инх Тэмүүлэн татаач ийдсэн шийдэлний амжилттай болсон. Дараалсан 6 оноо. Инх Тэмүүлэн багтаа авчирч байна. Систем тогтсон багийн эсрэг бол өрнөл бөмбөгийн шийдэлтээр л давж гарна гэхгүй бол яг нэг эсрэг. За ингээд бөмбөгөө ирснээр 2 үгийн тоглолтын тооны харьцаа 86-45 харьцаатайгаар өндөрж байна үзэгчтэй Бисралт Метал баг холбооны цомын аврагын тэмцээний ээлж тожлоо байгуулснаар шигшээ 8 багийн нэг болж чадлаа. Тэгвэл тэдний өрсөлдөгч Дархан Юнайтед багийн хувьд энэ үрээд тэмцээнээ өндөрлөж байна үзэгчтэй.